Үйллийн дараалалтай холбоотой хэд хэдэн жишээ бодъё. Цаг хэмнэх үүднээс бүгдийг нь биш нэг алгасаад бодоод явчихъя. Ингээд нэгийн биегээс эхлэе. Нэгийн бие бодлого. 2 дээр нэмэх нь 7, үржүүлэх нь 11, хасах нь 12, хуваах нь 3 гэсэн байна. За сайн санаараа хамгийн түрүүнд хаалтан тодорхой бодно. За ерөөсөө би ингээд хаалтаар тэмдэглэлээ шүү. Хамгийн түрүүнд хаалт, түүний дараа зэрэг твшүүлэх, түүний дараа үржүүлэх болон хуваах, тэгээд хамгийн сүүлд нь нэмэх болон хасах үйллээ гүйцэтгэх ёстой. Тэгэхээр энэ бодлогын хариуг олохын тулд үүнийгээ хэдүүлээ сайн санаж байх хэрэгтэй. Ингээд энэ жишээн дээр хаалт болон зэрэг твшүүлэх юм алга байна. Иймээс үржүүлэх болон хуваах үйллээ эхэлж гүйцэтгэе. Тэгэхээр энэ илэрхийлэл маань өөрөө үржүүлэх үйллээ нэмэх хасах үйллийн өмнө хийнэ гэсэн үг. Бас энэ хуваах үйллийг ч гэсэн нэмэх хасахын өмнө хийнэ гэхээр нэгийн бие бодлого маань өөрөөр ингэж бичсэнтэй адилхан гэсэн үг. Хаалтанд хийж байгаагийн учир нь ердөөл сануулж байгаа хэрэг. Энэ үржүүлэх, энэ хуваах үйллийг нэмж хасахаас өмнө гүйцэтгэнэ гэдгийг сануулж байгаа гэж тоцсгож байгаа хэрэг. Ингээд 7 гүрчг нь 11 нь 77. Энд харин 12-ыг 3-т хуваахаар 4 байна. Цаана нь 2 дээр нэмэх нь энэ буюу 77, хасах нь энэ тийм үү. Одоо дан нэмэх хасах үйлүүд болсон тул зүүнээс баруун тийш бодоод явчихна. Зүүнээс эхэллээ. 2 дээр нэмэх нь 77, 79. Түүнээс хасах нь 4 гэхээр тэнцүү 75 гарч байна. Ийхүү нэгийн бие 75 гарлаа. Нэгийн дийг бодох уу? Нилийн сүрдмээр бодлого харагдаж байх ч нэ. Нэгийн ди энд байна. 2-ыг үржих нь 3 дээр нэмэх нь 2-оос хасах нь 1, 2 хаалтаа хаагаад энэ бүгдийг хуваах нь 4. Түүнээс хасах нь 6 дээр нэмэх нь 2, тэгээд хасах нь 3-аас хасах нь 5 гэсэн байна. За тэгэхээр үүнийг арай хэлбэр болгох арга байна уу гэдгийг харцгаая. Өмнө нь хэлсэнчлэн хаалтан тодорхойг хамгийн ихэнд бодно. Тиймээс 2-оос хасах нь 1, 2-оос 1-ийг хасахаар 1 шүү дээ. 3-аас хасах нь 5 гэхээр хасах нь 2. Эсвэл сөрөг 2 ч гэж хэлж болно. 6 дээр нэмэх нь 2 нь 8. За ингээд хаалтуудаа бүгдийг нь бодно те. Бас энд нэг хаалт үлдэж. 3 дээр энэ нэгийг нэмэхээр 4 гарна. Ерөөсөө энд бичээд хий. Одоо 2-ыг үржих нь энэ бүгд байх ёстой те. 3 дээр нэмэх нь 1 буюу 2-ыг үржих нь 4. Энэ маань 4 те. Бүгдийг нь 4-өөс хасах нь 8-д хуваана. Өөрөөр хэлбэл сөрөг 4-т хуваана. Тийм ээ, эн чинь сөрөг 4 болно штэ. Тэгээд хасах нь сөрөг 2, 2-ыг 4-өөр үржүүлэхээр 8. Тэгэхээр энэ бүхэн маань хэлбэрчлэгдээд энд хасах байна гэдэг чинь нэмэх болно гэсэн үг. Одоо энэ бүхэн хэлбэрчлэгдээд 8-ыг сөрөг 4-т хуваахаар сөрөг 2. Түүн дээр нэмэх нь 2 боллоо. Нэмэх нь 2. Тэгээд тэнцүү тэг. Ингээд энэ ярвигтай бодлого маань тэг гэсэн хариутай юм байна. Одоо 2-ын биег бодъё. 2-ын биег бодноо. Энд бодох зай гаргадах юм. Үйллийг гүйцэтгэх дараалал тэнд нь үлдээе дээ. Үүнийг арилгаад бас үүнийг арилгачих юм. За тэгэхээр 2-ын биег бодъё. Дараах тэгшгэлд хувьсгчийн утгыг орлуулж бод гэсэн байна. 2y-ийн квадрат гэж. Тэгээд x нь 1-тэй тэнцүү. Тэгээд эн чинь ямар ч хамааралгүй. Угаасаа x алга байгаа үстэй тий. Харин y нь 5 гэж. Y нь 5 юм бол энэ илэрхийлэл маань ийм болж хувирна. 2-ыг үржих нь 5-ын квадрат. 2-ыг үржих нь 5-ын квадрат. Хардаа би хаалт тавьчлаа. Ингэж бичсэн ч ялгаа байхгүй. 2-ыг үржих нь 5-ын квадрат үүнтэй яг адилхан. Тэгээд үйллийн дарааллаа харцгаая. Зэрэг маань үржүүлэх хуваахаас давуу эрэхтэй. Иймээс багш нь автоматар толгойдоо үүнийг эхэлж бодноо гэсэн утгаар хаалт тавьчихж байгаа хэрэг. Зэрэг дэвшүүлэхээ эхлээд бодно. За энэ нь тэгэхээр 25. Тэгээд 2-ыг 25-аар үржүүлээд 50 гарна. 2-ын бие нь ингээ гарч ирлээ. Жохон бараа өнгөөр бичгээс 2-ын бие нь 50 гарлаа. 2-ын дэг хий. 2-ын дэг. Y-ийн квадратаас хасах нь x. Бүхлээрээ квадрат зэрэгтэй. X нь 2, Y нь 1-тэй тэнцүү гэсэн байна. Одоо орлуулаад болчихно. Y-ийн оронд 1 байна. 1-ээс хасах нь x, x нь 2-тэй.
Тиймээс энд 2 байгаа юм байна. Хаалтаа хийгээд бүгдийг нь квадрат зэрэг төвшүүлнэ. 1-ийн квадрат нь 1 шүү дээ. Тиймээс энэ нь 1, 1-ээс хасах нь 2, 1-ээс 2-ыг хасахаар сөрөг 1 гарна. Тэгээд сөрөг 1-ийн квадрат зэрэг байгаа. Ингээд хариу маань y 1 гарна. Хасхын нэмэх болдог тийм үү? Одоо 3-ын b-г бодъё. 3-ын b. 1-ийг алгасаад л бодоодой. Шар өнгөөр бичнэ. Тэгшгэлт хувьсгчийн утгыг орлуулж бод гэсэн байгаа тийм. Ингээд 4x түүнийг хуваах нь 9x-ийн квадрат. Би чинь 3-ын a-г бичиж явчихлаа штэ. 3-ын b-г бодох гэж байгаа тийм. Z-ийн квадратыг хуваах нь x дээр нэмэх нь y, түүн дээр нэмэх нь x-ийн квадратыг хуваах нь x-ээс хасах нь y гэж. Тэгээд x нь 1, y нь сөрөг 2, z нь 4 гэж өгчээ. Ингээд эхлээд орлуулах уу? Z-ийн квадрат гэдэг чинь би өөр өнгөөр энд бичлээ шүү. 4-ийн квадрат гэсэн үг. Хуваах нь x нь 1, түүн дээр нэмэх нь y буюу сөрөг 2. Түүн дээр нэмэх нь x-ийн квадрат гэдэг чинь 1-ийн квадрат гэсэн үг. Хуваах нь x буюу 1, хасах нь y буюу сөрөг 2. За тэгэхээр энэ маань 4-ийн квадрат чинь 16, хуваарьт 1 дээр нэмэх нь сөрөг 2 гэхээр 1-ээс хасах нь 2 болж хувраад сөрөг 1 гарна. Нэмэх нь 1-ийн квадрат чинь 1 хэвээрээ хуваах нь 1-ээс хасах нь сөрөг 2 гэхээр эн чинь нэмэх нь нэмэх 2 болно гэдэг чинь энэ нь 3-ны 1 болох нь. 16-г сөрөг 1-т хуваахаар энэ маань сөрөг 16 болно. Нэмэх нь 3-ны 1. Одоо энэ батархааг нэмэхийн тулд хуваар нь ижил байх ёстой. Өөрөөр хэлбэл сөрөг 16 гэдэг чинь сөрөг 3-ны 48 гэсэн үг шүү дээ. Тийм үү? 48-ыг 3-т хуваахаар 16 гарна хаа. Тэгээд сөрөг тэмдгээ аваад явчихна. Түүн дээр өнөө 3-ны 1-ээ бас нэмнэ. Одоо хуваар ижил болсон байгаа биз? Сөрөг 48 дээр 1-ийг нэмэхээр сөрөг 47 гарнаа. Сөрөг 47. Ингээд манай хариу сөрөг 3-ны 47 гарч байна. 3-ын d-г бодъё. Ижил төрлийн бодлого байгаа биз? X-ийн квадратаас хасах нь Z-ийн квадрат, хуваах нь x Z-ээс хасах нь 2x. Үржих нь Z-ээс хасах нь x гэсэн байна. X нь сөрөг 1, Z нь 3 гэж өгөгдөж. Ингээд орлуулах ажлаа хийх үү дээ. X-ийн квадрат гэхээр хасах 1-ийн квадрат гэсэн үг. Хасах нь Z-ийн квадрат гэхээр хасах 3-ийн квадрат. Хуваарьт нь x-ийг үржих нь z буюу x ба z-ийн үржүүр гэхээр хасах 1-ийг үржих нь 3 гэсэн үг. Үүнээс хасах нь 2x буюу x нь сөрөг 1, үржүүлэх нь z-ээс хасах нь x гэсэн. Энэ 3-аас хасах нь x буюу x-ийн оронд хэдүүлээ 1 бичнэ. За ингээд энэ бүхэн маань сайн санаараа зэргүүдээ эхэлж боддог шүү дээ. Эхлээд хаалт тэгээд зэрэг байдаг да. Тэгэхээр сөрөг 1-ийн квадрат гэдэг чинь y 1 гэсэн үг. 3-ын квадрат нь y 9. Ингээд хүртүүр маань 1-ээс хасах нь 9 болоод хасах 8 буюу сөрөг 8 үлдлээ. Одоо хуваарьт байгааг бодъё. Сөрөг 1-ийг үржих нь 3 гэхээр сөрөг 3. Тэгээд энд байгаа хаалтаа бодоодох юм. 3-аас хасах нь сөрөг 1 гэж. Ерөөсө 3 дээр нэмэх нь 1 гэсэн үг. Энэ маань 4 болно. Хуваар маань сөрөг 3-аас хасах нь 2-ыг үржих нь сөрөг 1. Тэгээд үржих нь 4 буюу энэ бүхэн чинь сөрөг 8 гарна. Хасах нь сөрөг 8 гэхээр хасах нь сөрөг тоо байвал нэмэх тэмдэгтэй болно. За ингээд энэ бүхэн маань сөрөг 8-ыг хуваах нь сөрөг 3 дээр 8-ыг нэмэхээр 5 гарна. Сөрөг 5-ны 8 гарч байна. Хасах 8-ны 5. За одоо дараагийн бодлогоо бодох цай гарганаа. Энэ их сонирхолтой бодлогод байгаа. Илэрхийлэлт хаалт нэмж зөв тэнцэтгэл болгох гэсэн байна. Гоё гоёз. Ингээд 4-ийн бий. 12-ыг хуваах нь 4, нэмэх нь 10, хасах нь 3, үржих нь 3, нэмэх нь 7. Тэнцүү 11 гарна. Үйлчлэлийг гүйцэтгэх дарааллын дагуу зүгээр л бодоод явчихвал ямар хариу гарах уу гэдгийг үзье. Багш нь зарим юмыг цээжээр бодоод явчихна шүү. Яагаад гэвэл туршиж үзэх хэрэгтэй болно. Бодлогоо зөв бодсон байгаа? 4-ийн биеийн 12-ыг хуваах нь зөв юм байна.
12-ыг 4-т хуваахаар 3 гарна. Шараар бичлээ. За зүгээр л дарааллын дагуу бодох юм бол энэ нь 3, энд байгаа энэ нь 9. Ингээд 3 дээр нэмэх нь 10 буюу 13, хасах нь 9. 13-аас хасах нь 9 гэхээр 4, нэмэх нь 7. Өөхөө, зөв гараад ирэх чинь. Юу вэ? Зөв бодсноо. 3 дээр нэмэх нь 10 нь 13. Зөв байна аа. Тэгэхээр энэ илэрхийллийг дарааллын дагуу зүгээр л бодох ёстой юм байна. Угаасаа зөв тэнцэтгэл байна тий. 12-ыг хуваах нь 4, нэмэх нь 10, тэгээд хасах нь 3-ыг үржих нь 3, нэмэх нь 7. Зөв юм шиг байна. Шалганаа, алдаа гаргаагүй гэдгээ батлая. 12-ыг 4-т хуваахаар 3, нэмэх нь 10, хасах нь 3-3-ийн 9, тэгээд нэмэх нь 7. Энэ нь 13, түүнээс хасах нь 9 буюу энэ бүхэн маань эцэстээ 13-аас хасах нь 9 буюу 4, түүн дээр 7-ыг нэмэхээр үнэхээр 11 гарч байна. Тийм хэцүү биш байлаа тийм үү? Үндсэндээ бол зөв тэнцэтгэл болгохын тулд ямар нэгэн хаалт тавих шаардлагагүй гэсэн хэрэг байна. Дарааллын дагуу бодоход л болчихж байна тийм. Гэхдээ ингээд хаалт тавиад өгөхөөр уншихад илүү амар болсон байгааз одоо 4-ийн дэг бодъё. 12-оос хасах нь 8, хасах нь 4-ийг үржих нь 5. Тэнцүү хасах 8 гэж. Эхлээд дарааллын дагуу бодвол яах вэ гэдгийг харцгаая. Дарааллаараа бол хэдүүлээ энэ 4-ийг үржих нь 5-ыг төрүүлж бодно тийм. 20 гарна. Тэгээд 12-оос хасах нь 8 гэж байгаа. 12-оос хасах нь 8 нь 12-оос 8-ыг хасахаар 4, дараа нь 4-өөс 20-ыг хасна гэхээр буруу юм байна. Ингэж бодвол хариунд сөрөг 16 гарах гэдэг байна. Иймээс ердийн үйлдэлийн дарааллын дагуу шууд бодож болохгүй. Энд хасах 8 байгаа шүү дээ. Тодруулчих юм. Одоо хэдүүлээ яах вэ? Хид хидийн янзаар тушиж үзье. Ингэл яаж вэ? 12-оос хасах нь 8-аас хасах нь 4-ийг 5-аар үржүүлвэл яах вэ? Зүгээр л хаалт тавьж туршиж байгаа гэдгийг санаарай. 8-аас хасах нь 4 нь энд байгаа. 8-аас 4-ийг хасахаар 4 гарна. Тэгээд 4-ийг 5-аар үржүүлэхээр 20, 12-оос хасахаар тийм ээ зөв гараад ирлээ. Алуу шалгаадах юм. Би хаалтыг энд тавилаа. Одоо бодъё. 8-аас хасах нь 4 нь 4. Ингээд энэ бүхэн маань хэлбэрчлэгдээд 12-оос хасах нь 4-ийг үржих нь 5 болж байгааз. Тэгэхээр дарааллын дагуу бол үржүүлэхээ эхэлж бодно. Энэ нь 20. Илүү тодорхой харуулъя гэвэл энд ахаад нэг хаалт байгаа гэж төсөөлсөн ч болно. Гэтэ хаалтгүй байсан ч адилхан дарааллаар бодно. Энэ маань тэгээд 12-оос хасах нь 20 буюу үнэхээр сөрөг 8 гарч байна.